Сайн бацхан өнөөдрийн видеогоор бүгдээр нэгсийн нэгтлэн бодох бүртгэл програмын бүртгэлийн параметрын тохиргоотой танилцах болно. За уг тохиргоо руу орохын тулд програмын дид системийн лавлах бүртгэлийн тохируулга руу ороод навигац самбарын бүртгэлийн тохиргоо хэсгийн хамгийн ихний зэс рүү орно. Бүртгэлийн параметрын тохиргоо гэсэн. За энэ зэс рүү ороод орлогын татварнууд, банк касс, харилцагчтай хийх тооцоо, параметрын нөөц, жижиглэнгийн худалдаа үйлдвэр, ажилтан болон цалин гэх хэсгүүдэд тохиргоо оруулж өгдөг. Энэ эхний тохиргоо нь гэрээний дагуу урьдчилан төлсөн эд хөрөнгийн болон үйлчилгээний үн валютаар илэрхийлсэн бол уг хөрөнгийг бүртгэлд хизээ тусгах вэ гэдгийг харуулж өгдөг. Эхнийх нь болохоор эд хөрөнгөө хүлээж авах үедээ бүртгэж авна. Энэ нь урьдчилгаа төлбөр орж ирсэн үед нь бүртгэлдээ бүртгэнэ гэсэн ийм хоёр тохиргоо. Та энэс аль хүснээ сонгож болно. За дараагийнх нь хавц нь нөөт гэсэн хавц байна. Уг хавцанд та нөөтийн падана нэгдсэн нэг дарааллаар дугаарлаж болно. Аль эсвэл урьдчилгаа төлбөрийн нөөтийн паданыг дугаарлахдаа урд нь А гэдэг хөгтөр аваад тусад нь бусад падануудаас тусад нь дугаарлана гэсэн үг. За банк болон касс гэсэн хэсэг рүү оръё. Энэ хэсэгт та бүртгэлээ төгрөгөөр болон валютаар хөтөлж болно. Энэ чагтан дээр чагтлахад бүртгэл валютаар болон төгрөгөөр хөтлөгддөг. Чагтыг авчих юм бол зөвхөн төгрөгөөр хөтлөгдөнө гэсэн үг. За валют болон төгрөгөөр зэрэг хөтлөгдөнө гэж үзээд энэ дараагийн тохиргоонуудыг оруулж өгдөг. Энэ валют гэсэн холболтон дээр дарахад танаа байгууллага ямар валютаар гүйлгээ хийдэг вэ гэдгүүдээ харуулж өгдөг. За энэ жагсаалтанд байгаа валют байхгүй бол та нүүсгэх гэсэн товчон дээр дараад энэ жагсаалтаас өөртөө хэрэгтэй валютаа сонгож болно. Энэ одоогийн байдлаар Монгол банкны хэрэгжилж байгаа валютуудын жагсаалт. За энэ дахин үнэлгээ болон онцгой шинжтэй данс гэсэн холболт байна. Энэ холболтод тайлант хугацааны сүүлд дансны тэгштгэл бодогдохгүй данснуудыг ингээд жагсаалтанд нэмж өгдөг. Жишээ нь 32.01 гэж данс байна, 31.01 гэх мэтчлэн. За энэ өглөг авалгын данстын ханшийн зөрүүний задаргаа гэсэн байна. Энэ нь бол өглөг авалгын дансны тэгштгэл бодоход үүссэн валютын ханшийн гарц эсвэл орц нь гадаад валютын ханшийн зөрүүний олз гарц бодит гэсэн данс руу бичигддэг. Бусдууд нь ханшийн зөрүү гэдэг рүү бичигддэг гэсэн юм тохиргоо. За мөнгөн хөрөнгийн бүртгэл гэдэг энэ хэсэг дээр бүртгэлээ хэрхэн хөтлөх вэ тохируулж өгдөг. Энэ мөнгөн хөрөнгийн хөдөлгөөний зүйлэр гэдэг хэсэгт чагталж өгөхөд санхүүгийн тайлангийн мөнгөн хөрөнгийн хөдөлгөөний тайлна гэд бүртгэл явах явцад ингээд автоматар нэмэгдээл тэр заалтанд нь мөнгө орох гэж байна гэж сонгох юм бол тэр мөнгө нь нэмэгдээд явна гэсэн үг. За харилцагчтай хийх тооцоо гэдэг хэсэгт нь харилцагчтай хийх тооцоо гэсэн хэсэгт нь хэд хоногоос хэтэрсэн өгүүлгийг хугацаа хэтэрсэн өглөг эсвэл авлага вэ гэж тооцно. Жишээ нь худалдаа авагчийн төлбөр гэхээр манай авлага болж байна. За ингээд 30 хоног гэдээ оруулахад 30 хоногийн дотор төлбөрөө төлөх ёстой. 30 хоногоос дээшээ гарах юм бол энэ хугацааны хэтэрсэн авлага болно гэсэн үг. Энэ дээр мөн ялгаагүй 30 гээд өгөхөд бид бэлтгэн нийлүүлэгчээс параметр худалдаж авлаа гэхэд төлбөрөө тэдэнд 30 хоногийн дотор төлөх ёстой гэсэн үг. Энээс хэтэрх юм бол манай өглөг маань хугацааны хэтэрсэн болох жишээ нэ. За дараагийн хавц нь параметрын нөөц гэсэн хавц байна. Энэ параметрын нөөцийн бүртгэл гэдэгт нь орлогдсон бараа нь агуулгад хэрхэн хадгалагдах вэ зааж өгдөг. Энэ доотлын хэсэгт нь буцах сав баглаа хэрэгэлдэг бол түүнийг бүртгэж аавна гэж шагтлана. Тийм зүйл хэрэглэгддэг бол энэ чагтыг арилгачна. Тэгээд энэ хэсэгт
бүртгэлээр үлдэгдэлгүй үед бараа материалыг зарлагдахыг зөвшөөрөх юм уу, зөвшөөрөхгүй юм уу гэдгээ ингээд чагтлаад сонгоод өгнө гэсэн үг. Энэ жижиглэнгийн худалдаа болон үйлдвэрлэл гэдэг хавцснуудыг хэрвээ танай байгууллага үйлдвэрлэл юм уу жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бол чагталж өгнө. Ажилтан болон цалин гэсэн хэсэгт ажилтны цалинг газар нэгжээр нь бүрдэх юм уу, ажилтан бүрээр нь бүрдэх юм уу, эсвэл бүх ажилтныг нийт нь бүрдэх юм уу гэдэг ийм гурван сонголт байна. Эннээс шалтгаалаад ингээд сонгоод өгч болно. Энэ хүний нөөцийн бүртгэл гэсэн хэсэгт програмд хэрхэн хүний нөөцийн бүртгэлийг хөтлөх вэ гэдгийг тохируулж өгдөг. Дэлгэрэнгүй хөтлөх үү, эсвэл хэлбэрчилсэн үү гэд. Ингээд тохиргоонуудаа оруулж дуусаад бичээд хаах товчийг дарахад таны хийсэн параметрын тохиргоо програмд хадгалагдаад уг тохиргооны дагуу бүртгэл хөтлөгдөнө гэсэн үг.